Сайн байцгаана уу эрхэм хүнд үзэгчтэй. За өнөөдрийн түүхэн хэлгээ нэвтрүүлгийн дугаарт Алтан орд улсын тухай бид нэр ярихаар цуглаад байна. Өнөөдрийн манай нэвтрүүлэгт Батлан хамгаалах эрдэмтдийн хүрээлэнгийн эрдэмтдийн ажилтан Сүхбаатар Монгол улсын их сургуулийн түүхийн төвийн багш Чинзөрөг нар оролцож байна. Энэ Алтан орд улс гэж ер нь Монголын дундад үе одоо энэ эзэн төрний үеийн түүхэнд ямархуу үүрэг гүйцэтгсэн улс юм бэ? Алтан орд улс хизээ үүсэн байгуулагдсан. Хэл хязгаар нь хаанаас хаа хүртэл оршин тогтнож исэн. Ямар ард түмнүүдийг харьяандаа байлгаж исэн ийм улс вэ гэдгээс яриагаа эхлэе дэгөө. Алтан орд улс байгуулагдсан цаг хугацааны хувьд бол их маргаантай л байдаг. Одоо 1243, 1242 гэл янз бүр. Яг би өөрийнхөө судалгааны хүрээнд бол Алтан орд улс маань өөрөө бүр 1206 онд Монголын эзэн төрийн байгуулах үед Чингис хаан маань өөрийн хүүхдүүд газар нутгаа хувааж өгөх үед одоо том хүзүүчд хой болгож өгсөн. За тэр цаг үеэс эхлэн Алтан ордын улсын эхлэл тавигдаж тэгээд Бат хааны үед одоо ерөнхийдөө улс болж төлөвшөж тэгээд мөнх төмөр Өзбек хаанууд үед бол ингээд бүр том бүр эзэн гүрний хэмжээнд хүрсэн гэж үзэж байгаа. Тэгээд Алтан ордын улсын маань газар нутаг маань манайхан бас зарим буруу ойлгоод байдаг. Алтан ордын улс маань одоо яг Оросд очиод Оросын газар нутаг дээр очиод бараг л Орос тосгонд очиод Орос гэж Орос улс байж хахад нь тэгээд бараг Орос бараг л Орос айлд болгонд нэг Монгол зэрэг байжсэн юм ингээд зураалдаг. Монголчуудын болохоор нэг Алтан ордын улс маань өөрөө нэг Кипчакийн тал нутагт одоо Кипчакийн хаан тийштэй Кипчакийн тал нутаг Кипчакийн газар нутаг дээр нь тэр нөгөө Булгарын ижил мөрний Булгарын газар нутгийг хамруулсан тийм өргөн удны нутаг дээр ингэж өөрийнхөө улсыг байгуулж ирсэн. Тэгээд шаардлагатай үед л Оросын газар нутагт ордог юм улсуудыг дуудаж уулддаг байсан. Вассал мэй. Тий, вассал. Одоо би яг нөгөө Манж Монголын харилцааг би их яг Алтан орд Оросын харилцааг харахад яг төстэй харагдав. Одоо шаардлагагүй бол дотоод хэвтэн оролцдог. Татвараа цаг тухайд нь хураалгах юм уу те дуудсан цагт цэрэг нийлүүлэх энэ бүгдийг цаг тухайд нь биелүүлээд байх юм бол очиж нэг тодорхойд нь оролцдог. Мөн дээрэс нь Оросыг одоо жишээ нь өрний одоо гадны улсаас хамгаалах үүрийг бол давхар хийжсэн. Одоо жишээ нь Европ Тевтон ордын Литвагийн манд тус ч юм уу тэр үед Алтан ордын улс шаардлагатай цэрэг засвчийн хүртэл тусалж ирсэн. Тэгэхээр одоо энэ саяын Чулуунбаатарын ярьж байгаагаар бол миний одоо жишээ нь түүх баг мэддэг бид нар шиг улсууд бол төсөөлөл их өөр болж байна. Тэгэхээр Чинзөрөг доктор бол сайн ихтэй нэмж хэлэх юм юу байж байна? Газар нутгийн үед бол цаг үе болгонд газар нутгийн одоо хэмжээ одоо өөр байж байсан. Зүгээр яг хамгийн том доо гэдээ үзэх юм бол Унгар биш үү те? Унгарийн Трансильвани гэж байна. Тэ. За тэндээс ихсүүлээд одоогийн Казахстаны Хаилэг хүртэл. За гол тийм гол хэсэг нь хоризм хүртэл. За тэгээд дээшгээ жоохон дээшгээ хойшоо яваад их Хаилэг болоод. За урагшаага Батхан үед их хүчтэй байсан л да тэр одоогийн Азербайджан гэж хэлээд байгаа. Тухайн үед бол яг мууч одоо байсан. Тавриз чинь яг Бат үед бол Батын эзэмшилт байсан. Сүүлд бол ил хаад үед очичихсан. Одоогийн Кавказын нуруу бол Алтан ордын нөлөөнд байсан. Тий, нөлөөнд байсан. За тэгээ хойшоогоо бол яг хуу тэр юу байна л да одоо булгарын гол одоо нутаг ижил мөрний. Тий, ижил мөрний одоо гол савуудаар дамжаад тайгаа шүү дээ Оросын. Одоо Сибирийн тайна тий. Тэр чигээрээ. Хойшоогоо тий. Энэ нэг сони юм яагаад байгаа юм одоо Монгол утарын дарлал 200 жил байсан гал Оросууд түүхэндээ хичнээн хэвчив нэг. Нөгөөдөөр сая Чулуунбаатарын хэлж байгаагаар бол Сүхбаатарын хэлж байгаагаар бол юу вэ штэ. Тэр үед ер нь Орос улс ямар шиг хэмжээтэй байсныг одоогийн үзэгчтэй ойлгуулж өгөхгүй болвол одоогийн Оросоор ойлгоод байна шүү дээ. Улс гэж байхгүй. Тэр Орос гэдэг чинь хэр юм байв? Тэрний одоо наа талын нутгал голцоо төвлөржсэн юм шиг надад санагдлаа л да. Тэгэхээр тэр талаар бол нэг захаан газар зүйн баримтыг заагаад өгвөл ямар вэ? За
Анх бол Орос руу орсон цаг үеэр яг монголчууд анх бол 1223 Калкоголын тулдаан тийм Зевс үбэтэй. Тэр хоризмын дайны нэг хэсэг одоо цэргийн ангитай хөрсөн Оросууд одоо Оросуудтай байлцсан. Яг мэдээж тухайн үеийн Монголын эзэн түүнтэй харьцуулбал үнэхээр Уралын нурнаас цааш одоо Владимир Суздал гээл тэгэл ингээл тэрүүхэн хавийн л нэг хэсэг л одоо Оросуудын славуудын тархтай Рус гэж нэгдсэн тухайн үед бол нэгдсэн Оросууд байгаагүй шүү дээ. хайлгуудтай Жижиг юм хайлгууд тий. Манад нөгөө юуны эцэг төрнөөс өмнө 8 мэрэгэл 8 мэрэгэл яжсэн яг тэр шиг хэлбэрийн тусдаа биеинтэйгээ асууж одоо юутай тэмцэлтэй. Манай одоо хэрэг 8 татарууд ч сүнцэнд улсын хэмжээний л юу шүү дээ. Тийм. Газар аймаглал бид ярьдаг болохоос улс нутаг бол үнэхээр том л тийм. Вант улс гэдэг дандаа одоохор бол нөгөө хот улс байхгүй жижиг хот. хотоо тойрсон. Тэгээ хот гэж одоо нөгөө юм Хэрэмтэй. Модон хэрэмтэй. Тэгээ бүр 50 орчим тийм вант улс байсан гэж байгаа. Тэгээ яг хуу одоо Москвагийн вант улс, Новгородын, Владимирийн Резяны гэдэг яг хуу Киевийн вант улс гэж байгаа. Арай том нь Киевийн вант улс. Арай нөлөөтэй. Тий, арай нөлөөтэй. Соёлын тийм. Одоо жишээ нь манай исламынхын одоо Меккад очиж мөрөгдөг шиг Киев одоо шашин соёлын том төв байдаг. Яг хуу монголчуудын нөгөө байлдан дагуулт үед Киев нөлөөгөө алдаад нээсээс дахиж нөгөө сэргэж чадаагүй яг хуу төвлөрөл Москва дэш гарна гэж Бараг одоо хүртэл гэсэн үг. Тийм ээ. Тэгэхээр энэ улс маань эхлээд жүчийн улс нэртэй байлаа шүү дээ. Тий. Тэр нь одоо сургуульч ном судалгааны ном дээр ч гэсэн жүчийн улс гэдэг те. Улс жүчийн идөө гэдэг бүр Оросууд ч гэсэн их. Ер нь бол Оросуудын судлаачдын бичгэн голдоо дандаа жүчийн улс гэсэн утгаар их бичдэг те. Тэгээ Алтан ордны улс гэж ер нь хизээнээс ингэ түүхэн нэрлэгдэх улсын. Тэг яагаад Алтан орд гэж улсаа нэрлсэн юм тийм энэ тухай зүгээр. Энэ яг 1564 оны баримтанд дээр л анхны Алтан орд улс гэсэн нэр томьёо гарч байгаа байхгүй. Тэр Казаны хаан улсын түүх гэж байдаг. Тэрэнд анх тэр Великая Золотая Орда гэж тийм эсвэл одоо их орд, их Алтан орд гэсэн ийм нэр томьёо гарч. Тэрнээс өмнө бол одоо Алтан орд гэдэг нэр улс гэдэг ийм нэр томьёо хэрэглэгдэжсэн. Тийм баримт бол яг илэрэг үлдээ. Тийм болохоор энэ бол яг сүүлд шинжилгээ ухаанд ялангуяа Оросын эрдэмтдийн нөлөөтэйгээр тийм энэ нэр томьёо зөв шинжилгээ ухааны энэ нэр томьёо болоод ингээд үлдчихсэн. Ингээд боломжлогдоод эрдэм шинжилгээний одоо юунд хэрэглэгдэж яг үнийн хэрэгдээр болохоор энэ 1560 алидын одоо Алтан орд бас хүчрхэгтэй байдлаар алдчихсан тийм жижиг сүлт хуваагдсан байсан шүү дээ. Тэрнээс яг үнэхээр том хүчрхэг байсан үед бол энэ юм хэрэглэгдэж байгаа. Зүгээр яг ислам сурвалжууд дээр бол 14-р зууны юу хүртэл бол тэр жүчийн ус гэдэг нэр томьёо хэрэглэгддэг. Гэхдээ бас энэ жүчийн ус дотроо ингээд бас хаваагдаад Батын усч байд юм уу те. Эсвэл ордоо жүчийн одоо ууган шүү дээ те. Тэгээ хүүх орд цагаан орд гэх мэтлэн ногоон одоо ус гэл ингээд те дотроо бас ингээд бас янз янзаар нэрчлэгтэй. Тэр орд гэдэг юуг нэг тайлбарлаж өгөөч. Нөгөө хаан залгах гэдэг ирэхэд тэр нөгөө хаан 3 орд байгуулж өгсөн байдаг шүү дээ. Тэрнээс өөр нь үүдэлтэй тэр нөгөө нэг нийслэлүүдээ орд гэж нэрлээд явцсан байна манайхан. Ер нь монголчууд бол ер нь л өргөө гэрэл орд гэдэг л тийм чинь авраг орд мөрдөг л тийм. Ингээд орсуудын хүртэл ярианд хүртэл одоо сая тэр канонд нь гарч байгаа хайжаа дээр орд орчод ирлээ. Орд руу очиод орд одоо өргөө рүү яг гадаадын одоо нөгөө жуулсны хэмнэлт нь одоо жишээ нь Батхааныг нөгөө Унгарын нөгөө Вангаас одоо Унгарын нөгөө 4-р Бэла Вангаас одолж авсан тийм гой алтан тийм асарт ингээд сууж одоо байсан гэдэг тийм байдаг байхгүй. Тэгээ дээрэс нь Саран хотын үүдэнд хос бүр цул тийм алтан мөрний ингээд байж байгаа алга усан гэж ярьд. Тэгээ ер нь монголчууд ч өөрсдөө нөгөө шар өнгийг нөгөө алтыг дээд шар өнг нь өөрөө бэлэг тэмдэг одоо хүчрэг байхын одоо эрх мэдлийн өнгө гэж тодорхойлдог. Яг гэхдээ сургуульчдууд дээр бас ингээд байгальдаа хөхөр цагаан орд гэдэг. Гэхдээ яг
хөх ордны аль хинд нь хамрах, цагаан ордны хинд хамрах төр бас жоохон маргаад байдаг. Жишээ нь одоо хөхөнг бол одоо Баттад хамаарч гэдэг юм уу те. Цагаан ордууд хамаарч. Зарим нь болохоор хөхөнг бол угаасаа дорны ард түмний өнгө. Тийм болохоор зүүн зүгт байсан ордод одоо хөхөнг хамаарна гэдэг. А дээрэс нь тэр нэрний хувьд бол угаасаа жүчи ус гэж явж байгаа. Заримдаа болохоор зарим сурвалж одоо зарлигт одоо Орсын он тоолын юунд болохоор Турк Кипчаки хаамаа гэсэн тийм бас нэрээр одоо Кипчаки тохиолдно. Тий их заримдаа тохиолдно. А яг тэр түрүүний багш ярьдаг тэр Казаны хаант улс одоо өөрийн түүхээ бичиж эхлэх үедээ одоо алтан орд зүчин улсыг заламжсан гэдэг утгаараа бас алтан орд гэсэн тийм нэрийг бас хэрэглэсэн байх талтай гэдээс зарим судлаачид гаргаж ирдэг. Тэгтээ бас барин нотлох муутай. Тэгээ тэрнээс хойш ерөнхийдөө ингээ Золотой ордоо гэдээ нэрлээд ингээ яваад ирсэн. Ер нь энэ алтан ордны улсыг чинь улс гэж нэрлэе гэж бодоход монголчууд гэж нэрлэж ирсэн хэсэг нь тодорхойгүй тийм ээ. Яг одоо хамгийн анх Баттай улс болгож ингэж тогтнуулахад хамгийн их хүчин зүтгэл гаргасан алтан ургийн хаан нэр алдар нь одоо хэн байдгүй тэр талаар жаахан тодруулж ярив. Тий. Яг бэрхийн үеэс яг Батыг гэж байгаа юм л да. Бат бол тийм гол үндэслэгч хүн байсан. За Жүчүүл өөрөө бол эрт нас орчихсан. Тэгэхээр тэр хувь эзэмшил тухайн үед бол улс гэж байхгүй шүү дээ. Тэр хувь эзэмшил нь жүчийн дүүргүүдэд нь заламжлаад ингээд явсаар байгаад за бэрхүү үед маш одоо хүчрхэг болсон. За тэгээ Мөнхтөмөр хааны үеэс л ер нь энэ илүү хүчрхэг болсон. Тий яг жинхэнэ асуудалтай. Ягаад тэгж чинь гол яг уу тэр зүйл бол энэ Мөнхтөмрөөс өмнө бол хаадуудыг бол алтан улсын хаадуудыг их хаанаас буюу одоо тий Юан гүрэн одоо сүүлд яг сүүлийн нэрт саярхаж тий тэр Монголын төв хэсгээс одоо томилдог байсан. Сонгодог. Тэгээд одоо энэ Мөнхтөмөр хааны үеэс бол бие даачтай өөрсдөө хаадуудаа сонгодог байсан. Тийм учраас Мөнхтөмөр хаан маань ер нь хэний талын ямар угсааны одоо энэ Чингисийн өр хүүгүүдийн альныхын талыг барьсан ямар хүн байх вүлээ? Мөнхтөмөр хаан үргэлжлүүлээд яг улс би бол миний хувьд бол яг алтан ордны улс хамгийн эзэгтэй үе нь бол Бат үед байсан. Яг тэгэхээр Бат хаан нөгөө өрний аяндаас босч ирээд Гүйг хаантай их муудалцсан байсан. Тэгээд Гүйгийн их зэрэг ирж яваа. Ер нь Гүйгтэй их муу бас таарамж муу байсан л та. Тэгээд тэр бол яг энэ монголчуудын том иргэний дайны яг ирмэдэр байсан. Нэг бол алтан ордны улс үүр, нэг бол Монголын эзэн гүрэн тэр Гүйг одоо Батыг буулгаж ирсгэлд оруулах байсан. Одоо золоорч гэх юм уу Гүйг хаанаас орж одоо Бат өөрийн улсыг авч үлдсэн. Тэгээд Мөнхтөмөр хааны үед бас дөрвөн чин зэрэг багш ярьлаа. Бас яагаад тэгэхээр 1269 онд талсан чуулган гэж болсон. Тэрүүгээр цагаатаа улс одоо өгөөд улс гэж ярьдаг хайд. Өгөөд улс зүчи улс гурав өөрсдөө одоо Монголын хар хүмүүс хараалт бус бие даасан тусгаар улс гэдэг бие нэ хүлээн зөвшөөрсөн байна. Энэ маань яаж тэр хүлээн зөвшөөрөө дээрэс нь шаарлах аюул тохиолдсон үед гуруула холбоотон болж одоо Юан улсын зүгээс ирэх зэрэг ч юм уу өөр улс Илхаад улсаас ирэх одоо аюулыг гуруула хамтар сөрөн зогсно гэдэг нэгнийгээ туурал тусгаар улсын хаан гэж ихэд ингэж өрөмжлсөн. Тусдаа нэгнийгээ зөвшөөрөөд. Тий, хүлээн зөвшөөрөд. Мөн дээрэс нь Узбек хааны үеийг бол алтан ордноос хамгийн алтан үе. Ислам жинхэнэ ислам гэдэг дэлгэрч одоо туйл дөр гэдэг юм яг тэгээд ингээд хийлэг зар нь мөрөвжинд хэлээд бүр хамгийн хүчрэх үе гэдэг. Тэгж байгаа. Мөнхтөмөр хаан маань өөрөө шууд нөгөө юу зүч хааны үр удам. Одоо Батын Бат хааны ач. Одоо Батын тутны одоо туг ингээд янз янзаар нэрлэдэг тэрний хүүхэд. Нэг галгаар болоод тэгээд Батын шууд ач. Тийм болохоор Мөнхтөмөр хаан маань өөрөө болохоор бэрхийн хажууд бас ингэж уламжлаад байгаа ч одоо цэрэг эрдэмт суралцаж улс төрийн бас бодлого суралцаж хажууд нь байж исэн. Зарим сурвалжууд яг нөгөө бэрхийн одоо хүүхдүүдийг одоо хороож Мөнхтөмөр хаан ширээний төлөө одоо ингэж зүтгэж явсан гэдэг. Яг хуу зарим бэрхийг хүүхдгүйсэн гэж ярьдаг л да. Яг зарим сурвалжууд болохоор нөгөө нэг бас бичгтэй нөгөө түүхчд маань зөвхөн алтан уургийн одоо тэрүүн одоо хатны одоо хүүхдийг бичээд татвар имийн хүүхдийг нэг тийм ойшоодгүй
бич байсан. Тийм бодлогоор нэг хүүхдүүд нь дарагдсан байж магадгүй гэж ихэд яг тэгэхээр нөгөө эрхийг маш олаатантай байсан. Тэгээ яг хуу зарим зохиол дээр гарч сурвалжид нөгөө хэнийг мөнх төмрийг эрхийн хүүхдийг одоо угаасаа ингээд замаасаа зайлуулад нөгөө зайлуулах гэдэг нь одоо яг алчаагүй нөгөө нэг шууд хаан ширээ загамжлах нөгөө шалгуур хангаж чадаагүй. Одоо нөгөө юуны татврын юм хүүхд болохоор ингээд зайлуулаа өөрөө хаан ширээ суусан гэж ярьдаг. Тэгэхээр одоо бидний хувьд нөгөө үзэгчтэй нэг ойлгох зүйл бол энэ ил хаант улс хэрхэн яагаад байгуулагдсан? Алтан орд улс гэдэг чи одоо яагаад байгуулагдсан? Цагаатаа улс яа ингээл одоо нэг зарим нэг ойлголт яваад идэг штэ. Монголчууд бэлчээр яаж яваад л ингээл тийм газар нутгаа өрөх гэж яваал тавайхан газар үзлэл тогтсон. Гэтэл яг ингээд яг бид нөгөө ил хаант улс дээр нөгөө ил хаант улсын хэрхэн байгуулагдсан шалтгааны ярьчихсан. Энэ алтан орд улс өчиг улс байгуулахад гол нөхцөл нь юу байсан бэ? Яагаад одоо бид нар дээштэй Кипчак тэгэл цаашгаа Европ, Унгар хөрчихсөн юм бэ? Тийм ээ. Энэ их том үндсэндээ бол алтан ордоор дамжаад л цаашгаа Евразийг дамжсан том улсыг чинь одоо нуруу тогтцсон шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энийг та жоохон тодруулж нэг өгөөч. 40 улс байгуулагдах одоо үндэслэл шалтгаан бол бас маш олон зүйлээс ингээд хүмүүс тайлбарладаг та. Миний хувьд бол энэ зүчгдэг хүнтэй өөртөө их холбоотой байсан. Яг тэгэхээр зүч мэн өөрөө л одоо төрсэн цагаас эхлэл өөрөө их эдэртэй амьдралт болсон. Одоо жишээ нь ах トゥ нартай хүртэл одоо нөгөө тэгээ адлагдаад одоо мэрэгдээ өгч гэдэг юм уу. Дээрээс нь одоо тэр 20 мянган аян дан сартуулт хэлсэн аян данд хүртэл ах トゥ стайгаа муудалцаал одоо цагааттай муудалцаал. Тэгээ нэгэнт өөрөө одоо хаан ширээнд суух одоо боломжгүй болсон. Тэгээ дээрээс нь Чингис хааны тэр сойрхлоор бол одоо тэр баруун тишээ тэр 20 мянган тэр хавийг угаасаа тэрнээс цаашхыг зүчид хариуцуулсан. Тэгээ Чингис хаан хариуцуулсан. Өөрөө улс болгож авах гэдэг. Дээрээс нь энэ Хорезмын одоо хаан одоо Мухаммедийн одоо үнэн шадар туслагууд нь болохоор Кипчак зэргүүд байсан. Тэгээ монголчуудын нөгөө Чингис хааны Зевс үедээ хоёрт хаана одоо өглгүүд үнэнчээр хамгаалж авсараа Каспийн нэгээс давж өгсөн мэт. Тэрний хойноос явж байгаад Зевс үедээ хоёр мөн Кипчакад хөөж авсаргаад Кавказаар дамжиж явж байгаад гэрийн тэгээ Орос руу ороод тэгээ нөгөө Калка голын тулдаан дээр ялсан байдیں۔ Кипчак орсон зэрэг. Дараа нь тэр Кипчакуудны хойноос бас нөгөө Сүүд Баатар 1230-аад оны үед бас бидээс ажиллагаа үйлчсэн. Тэр бол нөгөө урдсан нэг таган турших ажиллагаа байлдын ажиллагаа үйлчсэн. Тэгээд Кипчакуудтай байлдаад ялаад тал нь зугцсан. Тэр яас тэгэхээр Кипчак орсууд бол маш их манайхан бол хөгөөд яваад байгаа. Яваад хөгөөд яваад байлдан явж. Гол анхны зорилго бол Орос биш. Зүгээр л Кипчак. Кипчакуудыг дарах. Кипчак, Полов, Куман гэж одоо тэр олон нэрэлтэй бол. Тэгээд Кипчакууд маань одоо Оросоор Половц гэдэг. Кипчакууд маань өөрсдөө нөгөө одоо юу болсон баа. Оросууд их зузаан харилцаатай. Бүр гомлын хүртэл өөрөө хэлсэн мэдээс Александр Невский бол Кипчак ээжтэй. Кипчак сус солилцсон хүн гэдэг. Тэгээ Кипчакууд маань өөрөө нөгөө монголчуудад бууж өг Орос руу орсон, Оросуудаас очиж нэгсэн. Биднес таанасыг ямар ч эзэг санахлах. Зүгээр л Кипчакад өчгөхт нь Оросууд өгөөгүй. Алдаа хэлсэн. Монголын элчиг алсан. Монголчуудын бүрийн алтан аргамжаас элчээ алуулах хин дуртай ах. Тэгээд одоо Кипчакууд хөөж авсан зүгээр тэр Кипчакыг хөөж авсан аян дайны зөвхөн баруун зүүн жигүүрээ төвийн зэрэг хамгаалах тэр юунд нь л одоо хормоод ширэг үтгсэн гэсэн. Оросод өртсөн юм аа гэж өртсөн. Давхиж явал цэлминий 90. Тэгээд Кипчакуудын 40 мянган зэрэгэд дагвал 40 мянган албат хэрэгдэд дагвал Кочиан хаан чинь явсаргаад Унгар руу очиод бас Кипчак цустай Кипчакуудын нөлөө их байсан байгаа. Кипчак цустай Бэлэн хаан дээр хүртэл очсон. Тэгээ Бэлэн хаан хүртэл хажуудаа аваад Батхааны захиа хүртэл би чинь 30 удаа хэлж явууллаа. Тохино гэдэг лөө. Чи нэг ч удаа хариу өгсөнгүү. Кипчакуудаа ягтлаар гэсэн. Тэгсэн чинь нөгөө тэр захаанд хүртэл дурдсан бод биднээс бол нүүдэлж байна. Таанаас бол байсанд суурин байшин амьдрал байшин аваа явж чадахгүй танаас. Тийм болохоор Кипчакууд өггээд Унгарын дотоод хүртэл улс төрийн хямрал гараад тэгээ нөгөө Бэлэн хаанаач устгаад төрөөр хэлж нөгөө замаасаа зайлуулангууд нөгөө Кипчакууд мосцог гаргаад. Кипчакууд нөгөө Унгурт очисон учраас Унгарын дотоод байдал дөрөвс мэг юм байна. Дөрөвс бол одооны Европ түүгэж яг одоогийн Европ чиглэл юм болол тэгээд дээр нь тоноол хийгээд цэрийн дөрөвч юм болчихсон. Тэгээд нөгөөдөг нь тэгэл дотоод байдал хэцүү болоод явчихсан. Юм илж чадахгүй болоод тэгээ нөгөө хааны нөгөө Кипчакууд нөгөө Унгурчууд өөрсдөө устгаад тэгээд
монголчууд тэр хөөж явсараад Унгараар сүүлдээ нэг Адриатын тэнгисээр явсараад бүр Кипчакууд үлдээс хамгийн сүүлийн үлдүүлүүд нь Туркд очсон. Туркд очиж. Гэхдээ одоо бүр Европыг бүтэн тойруулаад хөөгөл Кипчакуудыг харин хөгөөл тэгэл. Энэ одоо их санаад явуулдаг үг сонслоо. Би одоо ер нь хүн Кипчакуудыг хөөж явж байгаа замаараа Унгар Оросуудыг ингээд эзлээ явцсан гэдэг бол нэг талаасаа их сонирхолтой, нөгөө талаасаа итгэмээргүй байна. Итгэмээргүй тийм сонин төвх байна. Тэгэхээр чин зөрөг доктор энэ дээр одоо нэмж хэлэх юмнууд юу байна? Үгүй би бол зүгээр яг энэ угаасаа монголчуудын эзэн дүүрний тэлэхтэй энэ бодлого байсан л. Тэр бодлогоор энэ улсууд одоо манай энэ их Монгол улстай өргөжин тэлсэн. Кипчакууд зүгээр шалтгаан. Тий. Тий шалтгаан шүү дээ тий. Тэр бодлогоор бол энэ бол маш удаа өргөн удам. Гэхдээ бас дотор нь ягаад бас энэ юунууд улсууд задар ингээд бас олон хүчин зүйл байгаа л та. Сваровски гигэн Валентины баяр зориулан бэлэгтэй худалдаагаа эхэллээ. Хайртай түндээ зориулах хамгийн нандин бэлгээ Сваровскиос. Дидиш үзүүлж байна. Адал явдалт кино. Хүүхдийн кино. HBO HD. HBO Kids. HBO Family. HBO Signature. Киносугуудыг бүгдийг 10,000 төгрөгөөр идэвхжүүлээрэй. Хойморт тань гэрэлтэн. Дидиш. Game of Thrones-ийг Дидишээс 2-р бүлэг. Дидишийн бүх хэрэглэгчдэд үнгүй. Үлэмж өгцгийг 9 сараар сунгаад шинэ хүлээн авагч төхөөрөмжөө үнгүй аваарай. Дидиш. Хамгийн гол хүчин зүйлсүүдийн нэг бол яг тийм том өргөн газар нутгийг бас нэг хаан их хаан ганцаараа нэг хүчээртэй Каналтай. Тий, захирах бас боломжгүй баха. Тэгэхээр бол тэр бол хаадын яг уу тэр угаасаа Чингисийн үр удмынхан тий Алтан ургийн одоо хаадуудын олон харьяат улс. Тий, харьяат улс болоод удмын хэсэг тус тусдаа бие даасан юм байдлаар. Нэг хэсэгтээ бол тэр чинь бол их хаанд бол үйлчилж ирсэн шүү дээ тийм нэгдмэл байж байгаа. Сүүлд бол тэр их том удам газар Евразийн ихэнх газар нутаг шүү дээ. Тэр чигтэй шүү дээ. Тэр том удам газрын нэг тэр тухайн цаг үе одоогийн шиг харьцаа холбооны айхтар шиг байх биш тийм. Яг харахгүй одоо бүс нутгууд бол тэр салсан үр удмынхан бол Алтан ургийн одоо хаадууд бол бие даасан бодлого явуулахаас арга байхгүй байсан. Тэрнтэй л холбож тайлбарлах. Алтан ордны улс их энэ цагаантай хоёр их өөр дүрхтэй улс шиг надад санагддаг. Жишээлбэл Ил хаадын улс Юан хоёр бол сөүшмөл иргэншил юмн дээр төвлөрсөн бүх төв контрол барихад их боломжтой юм шиг. Энэ тал нутг руугаа гарсан одоо нөгөө цагаатаа Алтан орд энэ төр ихтер далай цэг томтой төвлөрсөн том улсглууд их багтаа тийм юмн дээр бий болсон улс шиг санагддаг. Тэгэхээр энэ миний зүгээр нэг төсөөлөл нэг талаасаа ямар санагдаж байна вэ? Нөгөө талаасаа ер нь хэр далайцтай хүн ам эдийн засаг цэрэг юуны хувьд улс байна. Алтан ордны улс минь хүмүүс ойлгоод Кипчакын талд зөв нүүдэл амьдарч байсан юм шиг боддог. Үгүй өөр агуу том тийм суурин соёл ирнэслийг бий болгосон. Жишээ нь Алтан ордны улсуудын одоо нийтээ 150 гаруй хотууд. Бид бол нэг 2-3 хот л мэдээ бас сараагаас худалдаа тий одоо. Тэгэхээр зөвхөн Сараа хотыг л жуулчдын тэмдэглэлд бичсэн байна. Сараа болгоно худалдаачд нь хүртлээд үндэсний яснараа тийм гоё ингээд хуваарлагдсан гоё тийм захуудтай. Нэг захаас нь гараад нөгөө захаар явхад ингээд одоо Ибн Батуудын тэмдэглэлд байгаа шүү дээ. Өглөө гараад явхад үдэхэд арай л хэд талдан ч орсонгүй тийм том захтай. Дотороо тэгээд бүр ингээд тэр хот ихэд тухайн үеийн Парис Мэрис гэл хотууд их л нөгөө 20-30 мянга 40 мянган хүнтэй байхад Сараа хотод 150 мянган хүнтэй 80 мянган хүнтэй ингээд зарим тэмдэгсэн байна. Тэгээд дотроо энэ
нийтийн одоо 0-тай одоо бараг л өнөөгийн юунаас эмгтэй эрэхтэй 0-тэй шүү тийм ээ. Одоо усан оргилуултай халаалтын системтэй нэгдсэн усан сан гэдэг сантай усны хоолойтой байсан. Тэгээ тэр худалдаа 8 жуулчдын ярианд хүртэл бичсэн байгаа. Заавал нэг Бээжин орж тий Йонгор Бээжин орж ингээд хятад торг авах шаардлагагүй. Сараа ороход Сараа хотод бүх бараа одоо тий хаана ертөнцийн бүх бараа тэнд төлөвлөсөн. Дээрээс нь худалдаачтай аюулгүй байдлыг дээд зэрэг хангаж өгсөн учраас худалдаа их аюулгүй их дуртай. Тэгээд өөрөө тийм нэг яг хоо зарим сурвалж тэмдэглэсэн мэт өвөл болохоор одоо 100 ч юм уу ингээд нэг гэр бариад ингээд хот ингээд одоо нэг хааны орд орд мань өөрөө ингээд тий сайхан нэг бэлчээр дагаад голны стратеги нэг адуу мал бэлчээр сайхан юугаа дагаа авчдаг. А зарим үедээ ингээд хоттой байдаг гэдэг. Бүр тэмдэглэсэн маа. Зарим хүмүүсд ойлгоо тийм нүүдлийн биш чинь бүр суурин соёлын маш сайн хөгжүүлсэн. Тэрийг нь одоо хүртэл орсон хүлээмжшэрсэн. Хагас суурин хагас нүүдлийн байдалд орчихсон тий. Нийт бүрэлдэхүүнд байсан бол сотор бол хамгийн олон үндэстэн угсаатны бүрэлдэхүүнд олж байна. Одоо тийг задлагдсан. Тийм олон үндэстэн маш олон. Булгар, Кипчак, Мордов, Черкес, Түрк тэгэл бүр маш олон. Тэгэл одоо металл, Венеци худалдаачид тэгэл энэ аланчууд, хятадууд хүртэл байсан байгаа. Бүгд бүх ингээд үндэстэн. Тэг олон үндэстний улс гээд нэрлэлсэн. Хамгийн олон үндэстний улс тийм ээ. Хамгийн олон үндэстний улс. Тэр Оросыг ингээд манайхан одоо монголчууд ингээд өөрийн вассал маягтай үлдээдэг нь бас ямар учиртай байна. Ягаад тэгэхээр яг энэ Алтан ордны улсын Оросын ванлагууд барьсан бодлого. Азад болохоор тэр Солонгост монголчуудын барьсан бодлогоор яг адилхан юм шиг байгаа байхгүй юу? Тийм үү? Тий. Тэгээд тэр Солонгосын үлдээсэн шүү дээ. Та нар юм цаас маас охид хүүхнөө шивгчийн нийлүүлээд байжээ. Тэр нас хаанаа өөртөө хаанаа тамилуулж чад явуулж байгаа. Яг адилхан холбоотой. Оросыг бас ягаад тийм үү те. Энэ бол яг тэр худалдааны замууд байна л да. Худалдааны замуудтай холбоотой. Ялангуяа оруулалт оруулж шүү. Оруулах бүрэн боломжтой байна. Бүгд буугаад өгсөн орсууд нь. Тэгэхээр илүү тэр эдийн засгийн хүч өөрөөр басаал болгож явах нь Алтан орд улсад бол илүү яг ашигтай байсан. Эдийн засгийн утгаараа те. Тэрийг бол одоо жишээ нь тэр ижил мөрний худалдааны зам байна л да. Хуучин бол яг энэ ижил мөрний худалдааны зам ч булгаруудын одоо эзэмшилт байсан те. Ягаад гэвэл ижил мөрний худалдаа хийж байгаа бол одоо тэр бүтээгдэхүүн бол ангийн үнэт одоо ашигсан. Одоо нөгөө нэг өслөг идэл биш те. За энэ өслөг идэл бол цаашаага одоо энэ замаар бол хаашаага очиж хүрдэг байсан гэхээр баруун Европын одоо дамжаад одоо талд тийшээ. Өөр Египт ч байна те. Эсвэл одоо Юан гүрэн ч байна. Бүр энэтхэгч байна. За тэгээд тэр Европын бүх одоо тэр улсуудаар хаадны үедүүдийн нөгөө айхтар булган одоо тэр одоо байдаг ш одоо тэр мод юм шүү. Тэр бүх үслэг идэл ихэнх одоо тэр үнэт хувь нь бол юунаас ижил мөрний худалдаагаар дамжиж нөгөө Сибирь айхтар нөгөө модтой те тэр Сибирийн тайван одоо тий үслэг идэл бол тэр замаар дам. Тэгэхээр энэ замаар дамжиж байгаа тэр худалдаа бол бас их ашиг өгдөг байсан те. Тэр ашигаас бол хин худалдааг бол хин явуулахгүй гэхээр Оросод яв. Тийм гол одоо тэгээд тэндээс гарч байгаа тодорхой хувийг бол яг уу гэхээр Алтан орд татвар 10% татвар гэдэг яг татвар үздэг манайхаа. Бүр 10% гэдэг тогтсон байгаа шүү. Тэр бол илүү их ашигтай байж л дээ. Монголчууд бол тэр бүс нутгууд угаасаа цөөнх биш дээ. Өөрсдөө бол худалдаа нөө ихэнх юунууд гол удирдлагын зангидаад аваад явчихна. Худалдаа 8 хийж байгаа хүмүүсийн дээр дагуул улсын одоо тий басаал улсуудын. Тэгэхээр Оросын өөрийн түүхэнд бол энэ ижил мөрний дагуу явагдаж байгаа энэ худалдаа бол бас их нөлөө үзүүлсэн байгаа юм л да. Хуучин нөгөө Киев байсан тий Суздал байсан. Энэ нөгөө гол хүчний төв Оросын анилгуудын хүчний төв байсан. Энэ Алтан орд улсын харин дагуул улс болсноор ижил мөрний энэ худалдаатай холбоотойгоор Сарайн бомб тий энэ хүчний харьцаа бол яг эрс өөр болоод яг ижил мөрний гол одоо тэр зан гэддэг одоо нөгөө Нив Александр шүү дээ тийм Новгородын цаашаа яг дамж Балтийн тэнгисийн тэр Хансын холбоо гэж байсан. Том худалдааны шүлжээ. Тэр худалдаат шүлжээнд гол үүрэг гүйцэтгэдэг Новгород болж хувирсан тийм. Ингээд нөгөө Киевийн одоо байрсуур зөвхөн энэ замаар дамжиж байгаа худалдаа тийм тэр явуулж байгаа Алтан орд улсын бодлогой одоо шалтгаанаар
Оросын тэр хүчний төв бол хоошоо Новгород руу шилжсэн. Новгород руу очиод тий. Тэрнээс хойш энэ Москва одоо гарч ирэх хүртэл бол бүтэн зууны турш бол Новгород бол тэр алтан ордны дэмжлэгтэйгээр те энэ Оросын тэр юунуудаар гол одоо залдчихсэн тийм бодлогыг барьж ирсэн. Баталгааны цэрэгт сүйдүүлэг үлдсэн баг ганц хот Новгород. Яг Монгол зүргүүд нэг очиод нөгөө Новгород өгч буцлаа гэд ярьдэн шүү дээ. Новгород бол нөгөө Баян хот татвараа сайн төлж иддэг итгэлтэй тий холбоотон болж байсан учраас бүгд татвар төлөх дуртай байлаа шүү дээ монголчуудад. Монголын бол хүчрхэг байдлыг хүлээн зөвшөөрсөн. Тэг яг одоо улсууд ингэж яриад одоо уусан байгаа. Монголчууд одоо орсуудыг хятад усгаал дууссан хин байхгүй газар нутгадаас хинээс татвар авах юм. Тийм шүү дээ. Тэг хин тэд чинь үйлдвэрлэх хүчин худалдаа 8 байж ижил тэндээс л манай татвар авах гэсэн чинь манайхан л одоо юу гэвэл орсууд хятад дуусгасан газраас хоос уунаас ч биднээс татвар авч чадахгүй. Энэ түүхэнд босод юм яригддаг дундуур нь санаанд орсон нэг зүйл асуучмаар байна. Монгол татарын дардал гэдэг Монголын татарская гэж тийм ээ. Энэ орсууд бол одоо энэндээ бол монголчуудыг маш харьс онцгой дарангуйлагчд байсан гэдгээр одоо түүхэн их явцсан. Сүүлийн үед зарим нэг өөр санаа оноо гараад байна уу юу? Хуучин бол яг уу энэ зөвлөлтийн үед бол тэр юугаар бол монголчууд бол Чингис хааны эсрэг үзэл санаатай холбоотой марксист холбоотой муулчилдаг тий доршоодог тий хамгийн одоо болохгүй бүтэхгүй бүх юмыг бол Оросын төгөнд геноцид хийсэн юм шиг л яриад. Аимшигтай одоо тийм үр уршиг. Тэр нь одоо хүртэл нөгөө Оросын залуучууд ард түмний толгойд нь үлдсэн. Тийм ойлгогдсон. Манай Оросуудын тэдэггүй одоо манай залуучууд ч бас тэгж бодож байгаа шүү дээ. Тэгээ ийм худлаа угаараад гэсэн. Орос хүнийг сайн майжвал Монгол тус гарч ирнэ гэл тэгтэл нь тус холилддог шүү дээ. Тэр чинь ерөөсөө тусдаа ингээд харилцаа юутай байсан. Тэн дээр нэг тийм их гоё юм зүгээр үзэгчтэй тодруулаад хэлээд өгч чад. Энэ Алтан ордны улсын ялангуяа Оросуудын тусгаар байсан төшмөг байсан энийг гол шалтгаан нь худалдаа тэр дундаа өслөг эдлэлийн ан гэж ингэж хэллээ. Тэгэхээр энэ бол шин бөгөөд гоё мэдээ байлаа. Манай эрдэмтэд бидэнд өгч байгаа. Тэгэхээр зэрэг ер нь бол Чингис хааны тэр хар болгон дахыг Ван хаандаг үг гэдэг шиг за Манжийн үеийн хаадудлаа зүүнүүд Азийн хаадуудын ер нь бол энэ алт торог булга гэдэг гурван зүйл бол язгууртны эдлийн дээд зэргийн одоо баян чинэл үгээд хүндэтгэлийн илэрхийлдэг эдэл байсан гэдгийг тодтогч хэлмээр байна. Энэ бол үнэт маш их чухал зүйл байсан. Монголчуудын хожуу үеийн манжуудад татвар төлжсэн дотор заавал одоо булга ордог. Өсөн цагааны бэлэг дотор тийм ээ. Монголчуудын баян байсан бас шалтгаан нь бол энэ Сибирийн ард түмнүүдтэй энэ үслэг эдлийн нийлүүлэлттэй холбоотой байсан юм шүү. Тэгэхээр энэ нь юу гэж байгаа юм гэхээр Чингис хаан хар болгонд өгсөн нь бол зүгээр нэг ядуу хөвгөн нэг болгонд ах өгсөн биш. Булгыг нөгөө хаанд бэлгэлэх зэндааны хүндэтгэл бөгөөд язгууртны зандааг харуулж ирсэн хэрэг шүү гэж одоо сануулах гэж ингэж байгаа юм. За Алтан ордны зүгээр яг энэ бол юутай холбоотой бас сурвалжтар байна л да. Ивэн Баттай шүү дээ тий. Тэрэн дээр байж байгаа шүү. Булга энэ үнтэй гоё үслэгийн эдлийн юм чинь бөөсдгөн гинэ. Бас онцгой шинж. Тийм болохоор одоо энэ ямар ч халуун оронд гэргэлээ. Тийм болохоор энэ ад ноёдууд бол яг үхээр энэ малгай яг энэ имждэг шүү дээ тийм малгай байна хүзүү байж энэ тийм энэ имжээр айхтай тийм таатай тийм тэр чинь янз янзын тийм их дулаан тансаг ийм юу бол яач үнэхээр одоо тийм л дээ. Одоо өөрчлөө одоо энэ Европын язгууртнууд тийм би өөрийнхөө мэдхээр манай би Италид явсан байхгүй. Тэгэхэд их сургуулийн ректорын хувцас гээд бас юм юу нь үлдсэн байдаг. Болгон чимэг ангийн үнэтэй юм юутай тэр сүртэй тий яг нөгөө ёсол болдог шүү дээ тий ёслоо яг шүүпшиг юмс ч юм тий нүмерэг маяг тий нүмерэг хичээлийн юуны ихэн дүнсж явж чинь тий ёслын хувцсын нийт ихэлсний юу гээд хаалтан дээр нэг өмсдөг тий тэгээ үлдсэн байдаг л да. Тэгээ тэр тухайн үед бол угаасаа дундад зүүн үед ямар байлаа. Саяхныг хүртэл энэ булгын одоо энэ булга байна үнэтэй өслөг идэл ч юм бол тэгээд бол одоо бүтээгдэхүүн байлаа шүү дээ. Тий. Бүгд ингээ Азийн Европын холбосон том бүхэл 8 холболтойг манайхан хийж ганцаараа явуулсан. Сүүл яг энэ Америк бас Америк төв нэгдсэнтэй холбоотой байгаа шүү дээ. Яг Америкт ч бас юм байгаа шүү дээ. Болов байгаа. Тий. Тэгэхээр бол цаашаа зах зээл бүр өргөжөөд
За одоо би нэг цавл асуух байна та хоёрт. За нөгөө Кипчако тайч уу? За Оросууд ягаад томров? Одоо энд бас хүмүүс хайдаг тийм ээ. Оросууд ягаад ингээд томров? Одоо хожимын энэ үндсэндээ Алтан ордны нутаг дээр үндсэл суур болгоод өнөөгийн одоо Орос орн том болж Оросд тогтлоо шүү дээ. Тийм ээ ер нь бол. За тэгвэл нөгөө хүн амаа ихэнх хүрдүүлж ирсэн монголчуудын ихэнх нөгөө яг манай жинхэнэ манай монголчууд эзэмшилд байсан Кипчак половчууд босод үндэстэн яснууд нухсатууд хаашаа очиж уусав юу болж хойров. Тэгээд Оросуудын яг ингээд том болж хожим одоо монголчуудын Алтан ордны хоёр хол унсны дараа ингээд том Оросны үндсэн шалтгаан юу вэ? Хэн нөлөөсөн бэ? Тэгээд энэ бол цэвэр одоо монголчууд өгсөн зүйлс нөлөөсөн байна. Яг тэгэхээр Орос маань өөрөө ингээд одоо Европын одоо банк одоо дарамт нөлөөн дөр занал хийлд өртдөг гэсэн. Одоо нөгөө Византийн тэгэл Тевтон Герман Латвиа тэгээд Оросууд саяхан хүртэл ингээд байсан л та хэлсэн байсан л те. Биднээс ингээд монголчуудад те ингээд зовж ингээд баг ингээд одоо эзлэгдэж хахад Оросын пап руу 4-5 удаа илж явуулж ирсэн. Та нас одоо биднээсээ авраач хамгаалаач. Хэрвээ биднээсээ амрахгүй бол Европ дахиад өөрсдөө аюулд орно шүү гэхэд Оросын пап буруу намтай Оросуудад ортодокс үнэ алдаад Оросуудад туслахгүй. Таанаас бурхны цэрлэг хүлээж ин гэдэг. Тэрийн дараа нь Европын дүүгч юу гэж хэлсэн гэхээр энэ дөр бол Европ маш том алдаа гаргасан. Хэрвээ тэр үед биднээс туссан бол Оросууд өнөөдөр ортодокс биш католик болцсон. Католик болцсон байх. Биднээс Уралын нүр хүртэл эзлэн мөр баг номхон л хүртэл ингээд католик шашинд илэрх байсан. Энэ дээр Европ маш том алдаа хийсэн гэдэг. Тэгээ Оросууд өмнө өөрөө Невский хүртэл одоо тэр Невскийн тухай канон манад хүртэл гардаг л да. Невский хоёр сонголт. Нэг бол монголчуудыг тагъя. Нэг бол Европ руу. Тэгээ эцэст Невский бол би үнэ алдартсан. Яач юусэн одоо монголчуудын нөлөөгөөр одоо Орос орныг оршуулъя. Хамгаалъя. Тэгээд монголчуудын нөлөөгөөр монголчуудыг ашиглаж одоо улсаа хүчрэг болгоё гэж. Тэгээд монголчуудаас бүх юм цэрэг захиргаа улс төрийн ёс гэдэг бүгдийн сураад монголчууд уурлаа. Тэгээд цослолт. Дээр нь Оросын вангууд нь өөрсдөө нөгөө ордод очиж одоо хаанаас одоо хаан их хаан болох одоо зарилыг авдаг гэсэн. Тэгтээ жишээ нь одоо би одоо Москвагийн ван байлаа гэж бодоход жишээ нь Иризяны ч юм одоо ингээд тэр явахын татварыг цуглуулах үүрэг хоногддог жижиг. Тийм. Явна тэр мань яасан гэхээр төвлөрлийг бий болгож гисэн. Одоо Москва руу одоо ингээд одоо бүх юм төвлөрч. Тийм Москва захирагдчих гисэн. Тэгээ яванда вангууд маань өөрсдөө хэрэг заргаа одоо ордод очиж шийдүүлдэг. Зарим тохиолдолд тэр хааны нэг вангийн хэрмийг идэд Иризяны нэгтгэж болно ч гэдэг юм одоо Суздалыг ч юм уу тий. Тэрийг нэгтгэж болно гэдэг болон юуг нь өгдөг. Эрхээр өгдөг. Тэр маань яванда одоо нөгөө Москвад төрсэн нэг төвлөрөл бий үүсч одоо Оросууд минь өөрсдөө монголчууд эвэл хүчрэг болчихсон. Дээрэс нь одоо нөгөө одоогийн орчин үеийн жишээн дээр яриа л да одоо Японы хүйжийг харалтаа зэрэг Батламаас зарцуулах зардал дайнаас хойш баг яахгүй басаар гадагтай бүх юмаа эдийн засгтаа хийсрээд эдийн засаг болсон. Яг тэрэн шиг Оросууд аюул байдны хэм болсон. Монголчууд цэрэг нь хамгаалж байгаа. Цэрэг нь хамгаалдаг үед монголчуудын сүр хүчээс айгаад яачихсан. Тэгээд аюул байдал хангалтын ус эдийн засгтаа хөвж худалдаа хөгжсөөр гад ерөнхийдөө ингээд том масс болоод ирсэн. Тэрний хөвчөнд Оросууд ерөнхийдөө ингээд том нэгдсэн улс болох. Нөгөө Кипчакууд маань. Кипчакууд нь одоогийн Кипчакууд маань одоо маань Казахстанд Казахстаны нутагт байна. Тэгээд Булгарууд одоо Мордов одоо жижиг Оросын нөгөө үндэстнүүд байгаа. Тэд маань бүгд Кипчак булгаруудын одоо ижлийн булгарууд. Тийм, ижлийн булгарууд Кипчакууд Казах хэдэн хүртэл саяхан хүлээн зөвшөөрсөн билээ. Одоо Кипчакийн хаан тус бол одоо манай казахуудын өвөг гэдэг зарим нь тэгээ хэлсэн. Тэгээ юм нэгсэнд одоо яг хуу тэр казахуудын овг дотор байгаа мэрэгд 80 гэл одоо өвөг байгаа шүү дээ. Энэ маань яаж ихээр нөгөө Чингис хааны зүхтаж очсон. Одоо миний түрүүний ярьсан мэрэгдүүд 8-нууд. Дээрээс нь Батхааны цэрэгт одоо явж исэн мэрэгд 8 одоо татар үрт явж исэн гэж байгаа. Тэднээсийн одоо зөвхөн нэрэл үлдээд тэр мэн нэр мэн одоо нөгөө Кипчакууд өвлж аваад одоо ашиглаж байгаа. Тий ашиглаж байгаа. Тэр татар Монгол гэдэг нэр дээр яг нөгөө татаруудыг одоо нэгснээр олцсон цэргийхэр бол торлын сүм маягаар өмнө тууж явдаг. Хамаг хүнд хүчрийг хийж байлдаг. Одоо нөгөө цэргийхэр хашир гэдэг одоо нөгөө торлын сүм хэлээд байгаа юм л да. Тэрэнд явдаг. Тэр мэн хах явж хагаад Оросууд өрөндийнхэнтэй тулгараад тэгээд биднээс Монголын Батхааны цэргийн тэргүүн татар анги байна гэдэг.
Тэгээ тэрээс болоо татар Монгол гэсэн нэр нэр төрх. Тийм татар Монгол гэдэг гарсан гэдэг тийм яриа гарч. Одоо Булгар одоо энэ Кипчакууд маань одоо энэ Евразиа нутагтаа тарсан байгаа. Одоо тэр тий казак одоо казак узбек ингээд тажик тэгээд дээрэс нь башкир татарстан матарстан гэж битүү тарсан. Кремерим гээл тийм ээ. Эдийн засгийн хувьд нэг тиймэрхүү үндэсний хувьд тийм. Ер нь газар нутгийн хувьд төрөн болол хэлсэн тийм ээ. За энд хаадууд нь одоо мөнгө төмрөөс хойш хичнээн хаан байв. Хэдэн он хүртэл ер нь оршиж исэн байлтаа орд болсон. Тэнцэг. За нэг 15 дугаар зууны дунд үе хүртэл тий оршин тогтчихсон. Хамгийн удаан оршин тогтсон гэдэг байгаа шүү дээ Монголын бүх. Яг нөгөө нэгдмэл байдлаараа тий. Тэрнээс хойш яг задраад тустай бүс нутгууд бол бүр 18 дугаар зуун хүртэлтэй үргэлжилсэн. Жишээ нь дөрвөн улс үлдээ шүү дээ. Үзбекистан байж шүү дээ. Оросууд орж ирэх хүртэлтэй. Нөгөө Шейбаны үндэмийнхэн. Энд ер нь Монгол одоо энэ их том улсыг эзэлж байгаа ер нь монголчууд өөрсдөө одоо яг монгол үндэстэн гэж хэлэх юм да. Тэдний тоо хэмжээ ер нь хэрвээ тэндээ уусаад алга болсон уу? Ер нь ямар шүү дүрлөөр. За тэгээ уусаа нөгөө Чингис хаан ч нөгөө зөчид хувь болгож өгтөө 4000 өрх 8000 зэрэг гэсэн. Яг л тэр идэл атсан. Тэр бол үндэсний цөнх. Үндэсний цөнх. Тэгтээ тэрийг орон эзэн. Бусд нь бол нөгөө Кипчак Булгар. Тэрийг үндэсний цөнх маш чадварлаг ашиглаж тэрийн дээд одоо Германы жуулчны үр тэмдэглэлд байгаа шүү дээ. Алт орд нууцтай атсан. Тэднээс хаанаа сонгохдоо их хуралдаараа сонгод юм байна. Цагаан хэсгээ дээр суулгаад одоо ерөн талаас нь өргөөд ингээд яг л хож болно. Яг л санаа уламжлал. Яг тэр 4000 өөр сүүлдээ одоо тэр цэвэр Монгол үндэстэн яванд ингээд цөөрсөн. Цөөрсөн. Тэгээ хүн ам бол нэлээд хэдэн исламын нөлөөгөөр түргжээд ер нь түрэг. Гэтэ сая 14 дугаар зуун хүртэл тэнд монгол хэл албан ёсны бүр ингээд хэл байсан гэх тухай. Одоо шинэ алт ордны үүсэн дээрх бичиг чинь бичиг цэвэр юугаар бичсэн байгаа байхгүй монголоор тийм монголоор бичсэн тэр чинь цэрэг хүний л одоо ээжигээ санаагалдаад бичсэн бичиг гээл үл түүгэнд үлдсэн байх чинь хэд чинь тэр цэрэг биччихээн ихэр чинь төрөл нөгөө бичиг бол монгол бичиг тэр ордны хэл гэж байжээ тэр монгол хэл байжээ гэсэн санаа байна. Орсын эрдэнэ төрөл хэлсэн блэ монгол хэл Москвагийн нөгөө одоо вангийн ордонд хүртэл мод болсон. Тэгээ васаалууд мод болсон юм. Яагаад тэгэхээр жишээ нь Орсын мангуудаа жишээ нь нэг алтан ургаас хатан авч те ингээ алтан ургийн хүргэн болох олон тэр. Дээрээс нь одоо төр улаацтай төрийн их нь гарах гэсэн бол нэгдүгээр заавал одоо тийм монгол хэл сурсан байх хэвээр. Хоёрдугаар ямар нэгэн сэжмээр алтан урагтай холбоотой байх хэвээр. Гуравдугаарт тэднээс мөн өөр бас нэг тэр хүрээлээр дамжуулж одоо нөгөө нөлөөгөө тогтоохын тулд бас тэрийг бас давхар хэл ашигладаг. Дээрээс нь тэр монгол хэлийг бас би одоо ганц боддог юм бол яг зүгээр хувийн бодлоо л хэлэх шүү дээ. Яг тэр нөгөө албан ёсны түүхчийн байр суурьч биш ингээд ер нь алтан ордны түүх босод энэ эзэн төрнүүдөө харж яхад ер нь энэ Орос орон том болж ингэж босд ирсэн гол шалтгаан нь Монголын ивэлд багтаж чадсан явдал. Аюулгүй байдлаа хангуулсан бүх талаараа тийм. Тэгээд дээр нь эдгээр ч одоо Монголтой ойр байж иж Монгол эхнэр авж иж нөгөө язгуурт элит төвшөнд очдог. Бусд нь бол зүгээр худалдаа зүгээр нэг одоо цохлоор гулсан. Одоо тэр хэний номон төртөл байж байгаа шүү дээ Марко зүгэний интернет те. Эсвэл цагаан арх уугаал нөгөө самгон гэж нэг ингээд явж идэг болсон байсан. Артууд нь бол жинхэнэ элит төвшин язгуурын тэр зохиол, шаруу найрагч тэгэл жанжингууд энэ төвшөнд хүрж ихэд дандаа Монгол цустай, Монгол ихтэй, Монголтой ураг барилдчиж томорцсон байдаг. Яг тэгээд эндээс үүдээд нөгөө Оросуудыг чинь сайн маажвал Монгол, татарыг сайн маажвал Орос, Монгол гараа шүү гэдэг чинь Оросыг сайн маажвал тэр үхсэн байгаа. Ерөөсөө Оросын бүх том ихний хаадууд дандаа Монгол Бориск одооноос хавлал тэр Иван дөрөвдүгээр Иван хүртэл тэр жинхэнэ Оросыг нэгтгсэн жинхэнэ Русыг Орос болгосон хүн чинь одоо эдгэрчүүд дандаа Монгол цустан гол. Монгол цустан. Тэгээд хов зээний сайн бодох хэрэгтэй байна. Хов зээний түүхийг харахад зүг чаанд болвол нэг 4000 орчим өрх заяа үүдгийн 100000 хүн ч юм уу ингэж яалаа гэхэд хожимдоо зүгээр ингээд хар таам гэдэг сөйлөөр манжууд шиг үндсэндээ тэнд удирдах ийсэн тэр элит давхар буюу тэр улсын задрахлаа зэрэг тэр монголчууд ингээд уусаад ингээ байхгүй болсон шиг тийм төсөөл байж болох уу?
Ер нь төрөгжил ууссан. Би яг одоо нэг стамплсан л нэг зүгээр яг би юу Унгарын үг мэдээд байна л да. Ногой Унгарч нь бол тийм ногой одоо үрдэн тэр бас яг татар монголчууд гэдэг энэ ялангуяа татар гэдэг нэрээр тэр цааз өчөг шүү дээ тийм. Тэр цааз өчгүүд Унгарын өөрсдийн цааз хааны одоо цааз өчгүүд чинь үлдсэн. Гэхдээ тэр судалгаа их бага юм байл. Зүгээр яг тэр цааз үчийн үг ерөнхийд ингээд юу яаж яхад хожим үлдсэн яг тэнд ногоос үлдсэн урдмынхний нэлээд хавцсан юм билээ л дээ. Ерөөс туж дарсаар бол тэгэл тэндээ тэр юм даваасаад. Тэгээс одоо ч Унгарт чек төрөлөө өрмийн төрөл. Ер нь аль зүйл дотор байдаг зүйлтэй нөгөө дарангуйлагч цөөнх байсан улсуудыг уйдмаар Афганид монголчуудыг чидэрхсэн. Тэгээд явуулаад тэр бол тийм байлаа шүү дээ. Манжийн дараач гэсэн монголчууд бол түрүүний нэг Алтан ордны улсын оршин тогтсон юм дээр манайхан бас ингээ буруу ойлгоод 1380 оны Куликовын тулдаанаар одоо Оросууд одоо хуучин тэгээс сурагч тэгээ битсэн юм байл. Мамаа давцах тэр тулдаан болсон ч юм уу болоогүй ч юм уу одоо Мамаа гэлээд Татар Монголын далаа чөлөөлөгдсөн гэдэг гүү байхгүй. Тэрнээс 1380 1380 Тэрнээс хойш 1480 уграа голдор хүртэл монголчууд байлжсэн. Тэгээд хамгийн сүүлд 1502-од Алтан ордны одоо сүүлчийн шейх Тоглон төмөр хүртэл орж ирлээ шүү дээ. Шейх нас орж. Тэрнээс 1380 оноос хойш 80 оны дараа 2 жилийн дараа гэхэд тогтмошоо Москваг эзэлж явсан байхгүй. Шатаагаал эзэлж. Тэгээ иймэрхүү нөгөө үзэл суртлын хүнд одоо хүртэл итгэл одоо тэрийг манайхаа бас салж чадахгүй жоо. Жанжид язгууртнууд нь сандаа жижиг хандаг ус болцсон ч гэсэн нэгдмэл өдөрлөхгүй болцсон ч байсан гэсэн тус бүрдээ хяналтаа тэр Орос болоод Каспийн тэнгис Уралын орчин байлгасаар л байсан. Тэгээ Оросууд ер нь нураас юм биш үү? Гол нь Алтан ордны улсыг нурж унахад хамгийн хэврэгшүүлсэн юм чинь бэрхцэн хэн юм бэрх тэгээ биш хэн доглон төмөрийг тэгээ зүүтгэл авахгүй. Өөрөө өөрсдөө л нураасан баг. Ер нь монголчууд өөрөө өөрсдөө хараад нухаад 20 жил Алтан ордны түүхэнд 20 жил дотор 20 хаан сууж байсан. Энэ ч одоо бид сургамжлаг яриа. Нэг дор хүүхэн сургамж. Нэг жил нэг дор 3 хүн хаан сууж байсан. Бүр одоо жишээ нь хоорондын хямрална. Өзбек хааны ачид Жанибек хааны хүү Бердибек өөр хаан ширэн суухын тулд өөрөө ах トゥ одоо Алтуургийн 12 хүний нэг дор цаасалж байсан. Тийм. Одоо яг л бас л Төв Монголд бас юм ин болгож байгаа. Яг ингэ тийм эвдэрцэл яг энэ бүрийн хагарал дээр л явчихсан. Юуны төрийн хамгийн одоо дээд дэсктоп бүлгийнхний те тэр юу гэдэг энэ Ромын түүхэнд бас тийм яг байдаг байхгүй. Ромын одоо эзэнт хөрөн биш үү те. Тэр Севераны хамгийн таван сайн хаан гэж байдیں۔ Тэр Марк Аврел дуусчаа. Тэгээд тэрнээс хоошоо Севераныгээ дандаа засгийн жанчтай уялдаа. Тэгээд яг Алтан ордынхтай адилхан 30-40 жилийн турш ерөөсө 20 эдэн хаан гэдэг. Хямралтай. Тэрнээс ч ерөөсө Ром чинь туж уруутай. Хоёр хаан л байгаа нэг Диоклициан гэдэг хаан байж Константин хаан үед нэг жоохон юу байгаал. Тэгэл 1476 онд алуулчих жоо шүү дээ. Алтан ордны хаан яг тийм түүх манай юм бид Алтан орд тий тэр Бердибегийн үеэс хойшоо тий Жанибекийн үрэтчтэй тий бүгдүүдчтэй. Энэс хойш бол 20 даа. Зэрэг докторын хэлдэг үнэн байх. Эзэнт хөрөн хямрахаар угаасаа л тийм Батуулга Чансангаас хойш Монголын хаадууд бараг жилгүүр солигдож ийлээ шүү дээ тийм ээ. Надаа мадаа гал одоо энэ бага хаадын үе. Тэгэхээр тэр ерөөсөө эзэнт хөрөн хямрахлаар нэг юм завсар зайгүй хямрал одоо энэ засгийн газар амархан солигдоод байдаг шиг юм болд юм байна л да. А тэр нэг ийм түүх би нэг юмнаас зэрвсгэн харсан тэр баталгаатай юу зүгээр нэг мэдээлэл байсан. Одоо Москвагийн төв дээр байдаг хамгийн гоё ортодоксын уран барилга Василий Воложенский собор тийм ээ. Василий Воложений сүм гэдэг. Энэ сүмийг 1555 онд Монгол татарын дарлаас бүрэн чөлөөлөгдсөний дурсгал зориулж босгосон хамгийн одоо тансаг барилга юм а гэж. Ингэж нэг би юмнаас харсан юм. Тэгэхээр энэ бол яг нэг 40 жилийн өмнө л одоо Монгол тараас чөлөөлөгдсөн байж л дээ. Гэхдээ тэр дурсгалыг хүндэтгээд ингэж босгосон гэдэг Улаанбаатар байж байгаа энэ сонгийн дээвэртэй энэ их гоё юмсаг барилга монголчууд татаруудаас бүрэн одоо чөлөөлөгдсөний дурсгал зориулсан гэдэг үнэн үү? Тийм албаа байж болох уу? Тийм мэдээ бий юу? Тий, яг 1502-нд сүүлчийн Шейх Ахмед одоо хаан ширээс бууж Литвад Польшд очиж харагдсан. Тэгээ яг Польшууд бол юу ааж тэр үед Кримийн хаанд ус хүчрэг болоод Алтан ордноос алж хүчрэг болсон байсан. Тэгээд Кримийн хаанд ус бол одоо сүүлчийн хааныг авч одоо улс төрийн зорилго ашиглахыг хичээсэн. Тэгээ Польшууд өгөөгүй. Яагаад тэгэхээр
бас тэр чинь нөгөө Алтан уургийн баг тэгээ одоо Жүчийн улсын сүүлчийн шахуу хаан. Сүүлчийн хаан. Тэгээд нэр нөлөө ихтэй. Тэр үнийг бол улс төрийн зорилгоор ямар нэг ашиглах боломж Литвацэр, Оросууд төр аль алинд байсан. Тэгээ гэвч тэр хаан маань яг сүүлд нөгөө тодорхой болцлол ингээд их төлөөс төлж байгаад үр хөвгтөн төлжээд авсан л та тэр. Тэгээд сүүлдээ Астраханы хаан тус гэж бас нөгөө Жүчиусаас салсан. Тэндээ очиж хаан болж ирсэн. Тэг яг Оросууд 1500 өөрсдөө болохоор 1480 тэрний өмнөх 1480-нд Уграагол дээр 3 дуурай яваа. Алтан ордны Ахмед хаан хоёр одоо Уграаголын тулаан сөрөлт гэж янз янзаар нэрээд Уграагтайх сөрөлт мөлгээд тэрүүгээр одоо Оросоос одоо Оросууд Монголоос ингээ бүрэн чөлөөлөгдсөн гэж өөрсдөө үздэг. Яг тэр Уграагол дор бол сүүлийн банд дор яг нэг тийм харилцан байлдаа голын хоёр тал зогсож байгаад Ахмеданы яг ард сараад эргэлт гараад төр эргэлт гараад зэрэгдтэй явсан. За. Тий. Тэгээ яг Оросууд яг одоо чинь Куликовын тулдааны ой зориулал одоо чинь 1380-нд Куликовын тулдаа монголчуудыг аль чөлөөлсөн ой гэж хөшөө мөшөөрт босгоод ингээл Дооны Димитр гээл. тий, Дооны Димитрийг алдагшуулаад янз янзын ингээл нэг ойг нэг бодантуулаад түүхөө бүтээх гэдэг. Өөр ялалтуулаануудыг энэ өөрсдөө болсон юм шиг байна, энэ болсон юм шиг байна гэдэг. Оросод өөрсдөө бидний нөгөө монголчуудыг хөөж явуулж устгаж ихчлэг олж авсан юм шиг л нэг тийм домогт түүх. Одоо бол болж байна л та. Одоо бол ойлгодог. Куликовын тулдааны үнэн дүр төрх нь сүүл одоо ингээд л та Оросод одоо ингээд нээлттэй болж ирж байгаа. Жишээ нь Куликовын тал Орос Монгол хоёр байлцсан гэдэг одоо буруу ойлгоод байгаа болохоос яг Куликовын тул дээр сая Оросуудын хэсэг Алтан орд руу хүртэл гарч байгаа яг тийм үйл явдал болсон. Юу гэхээр Мамай гэдэг одоо Алтан ордноос юм 3 том одоо ер нь Алтан ордын түүхэнд 3 том эмир том ноён байд. Ногай, Идгээ, Мамай гэдэг 3 том. Мамай болохоор яасан гэхээр хаан ширээн суух сонирхолтой боловч нөгөө хуралдаагаар зөвшөөрөгдөв. Бас нөгөө гарал угсанд татвар гарал болохгүй. Тийм болохоор манай тоглоомын хаад их төрүүлдэг. Дуртооны хаан болоод дургуун анги ус замаасаа сайлуулдаг гэж тий. Тэр яасан гэхээр тухайн үед Тогтомиш хаан нөгөө цагаан ардаас гаралтай. Цагаан ард хөх ордыг нэгтгээд тэгээ одоо Тогтомиш хаан маань өөр ингээд Жүчийн улсын хаан ширээн суух замд нь ганц саад болсон Мамай. Тэгээ Мамай Димитрид бас ингээд тулгсан байдаг. Миний талд ороод Тогтомиш хаантай байлдъя. За чамайг Оросын их хаан болгоо Тогтомиш Димитри болохоор үгүй би зөвхөн нэг л хүн чантай тэр бол Тогтомиш. Тийм болохоор би Тогтомишийн тулдаад тулдна гэдэг. Тэгтэн Тогтомишээс өрсөж холбоотны салгыг Димитритэй ингээд байлдах гэж одоо Куликов руу явсан мэт. Тэрийг яг хуу Тогтомишан цэрэг өгч явуулсан пүүт хүртэл хэлсэн мэт. Хоёр талын байлдаа Монгол цэрэг оролцсон гэдэг нь тэр хоёулаа Монгол хоёр талдаа Монгол цэрэг. Нэг нь яг хуулиасны халбаас нийцэн Тогтомиш хааны нэг нь Мамай жанжны. Тий Басаал цэрэг буюу одоо Димитри оролцсон тал. Нөгөө тал нь Мамай өөрийнх нь одоо цуглуулсан төрийн иргэлт хийх гэж оролдоод тэнд ялгдсан. Тэрийг одоо Орос Монгол хоёр байлдаал Оросууд ингэ яасан гэж. Пүүт хүртэл хэлсэн байгаа шүү дээ. Хоёр талд хоёуланд Монгол цэрэг оролцсон гэдэг нь яг л нэг нь хуулиас нийцэн Тогтомиш нөгөөх нь дөрөв хүмүүсэн Мамай хоёр. Тэгээ одоо яг бүтэнгуйд хагалж л өгж байгаа хальтаа тэр их маргааны. Тэгтээ ерөөсөө түүх нь үний юм чи тий. Одоо тэр дөрөв альж өрөндийн түүхчтэй чинь Алтан ордны түүх маш сайн судалж бичсэн. Одоо тэрий чинь ингээд өвөө бид ингээд Монголын хоёрс унгасан шодлоо яриад тэр зүтгэд яг хөө тий. Энэ Алтан ордны хот суурингийн олдврууд байсан гол хотуудын талаар нэг мэдээлэл өгөөд ерөнхийдөө нэвтрүүлгэнд бол яаж цаг болж явах шиг байна тий. Яг би сарай бол ойлгомжтой тий. Гол сарай бол гол юутай. Зөвхөн яг би дээр нэмээд бас энэ крем байна л да. Кремт ч одоо сулгат гэж байна тий, кафа гэж байна, тана гэж байна тий. Зөвхөн тэр хардалаа яриг дагуу байж байгаа бомб тутууд байна шүү дээ тий. Тэр бомб тутуудын юу бас сонирхолтой. Одоо тэр Егоров гэдэг тэндээс бол бас бүх хотын маргааш хасаага үзтээ. Тий, маш олон хот байна уу. 153. 150-аар. Шинэ одоо нэг Оросын нэртэй судлаач Петр Давидыг түнхэл одоо шинэ Алтан ордны улсад хэрэгжилсэн зоосныдны судалгааг л тусдаа тий. Тусдаа маш асар их юм. Одоо дээрэс нь тэр саяны ингээд одоо олон хотууд байгаа 150 гаруй хотууд. Жишээ нь Укек гэдэг хот ингээд Сарачиг гэл одоо хотууд Сарачиг гэдэг наан. Тий, сүүлд ингээд малтлаг хийхэд сайн ингээд дурсуулт наадахад сүмийн барилгад асар их одоо алт эрдэнэс олж байгаа хгүй сүмийн барилгаас. Тэгээ одоо энэ ямар учиртай сүмийн одоо өөрсдөх нь одоо жасын манайхаар бол жасын юу ингээд үсгэн худалдаачид сүмд одоо нөгөө нэг өснөө төрүүд нөгөө одоо манайх нөгөө үнд хэд хадгалдаг үйлчлэг төрүүд тухайн сүм банкны үүрэг байгуулсан. Тий, сүм хадгалсан хамгийн
яагаад тэгэхээр сүм бол нөгөө Монголын хаадаас хуулиар нөгөө хамгаалалттай нэг зориулдаг мөнгө өгдөг. Ярьдаг авсан. Зарлиг авсан тийм газар болохоор тэнд найдвартай гэж мөнгө өгдөг гэсэн. Одоо ингээд данд зүүчих юм энэ Монголын эзэнт гүрний талаар юм ярихаар зүүчих юм байх юм. Монголчууд ч сөөршмөл. Гэхдээ тэдний шинээр засаж бий болгосон Алтан ордын улс гэхэд л тоо хэмжээгээр 150 хотын суурин бий болж байна. Өөрөөр хэлбэл шинэ иргэншлүүдийг бий болгох, шинэ ард түмнүүдийг сууршуулах, хотжуулах, худалдаажуулах бүхэл ажлуудыг одоо ингээд санаачилж хийжсэн ч санагдаж байна. Тэгээ одоо байж байгаа Монголынхаа байдлыг бодхолоор 20 дугаар зуунд монголчуудын түүхийг бичижсэнийг бодхолоор бид нар монголчуудынхаа өгдөөцийг юу хэр вүлээ гэж одоо Чингис хаанаас бусд ноош ингээ бодохтой дандаа нэг хөдөлсөний мөсөн хүмүүс байсан гэж ярьдгийг бодхолоор ингээ их зөрөөтэй байна шүү дээ. Юуны үед ч одоо хичнээн олон тооны хотыг урд байгуулдаг монголчууд. Хойчууд нээснийхэд дөрөв гэж явж байна. Манай дандаа бүтээж болчихсноор байсан шүү дээ. Таантын улсууд ч юм бол ер нь бол тухайн үед бол Евразийн том одоо тий улс төрийн гол одоо геополитик гэж ярьдаг шүү дээ. Тэр тодорхойлчлаа шүү дээ. Бо хавьс Африкийн мамлюкүүд шүү дээ. Египт байсан улстай хүртэл харьцаж байна. Византтай харьцаж байна тий. Францын Германы юунуудтай харьцаж байна. Унгартай харьцаж байна тухайн үед. За тэгэл Италийн тэр хот улсууд үеийн Генуя гэж хот улс байсан. Венец гэж одоо бид нар сайн мэдэн шүү дээ. Жижиг хот улсууд байсан байхгүй. Тэгэл одоо Бээжин одоо энэ хар өрмөр ингэ. За ингэ бодохоор бол үнэхээр ялгаатай төгөлтэй. Тэгэхээр Алтан ордны талаар цаг баг байлаа Алтан ордны түүхийн талаар ерөнхийдөө тоомыг ингэж ярьж өгсөн Сүхбаатар Чинзорог хоёртаа баярлалаа. Тэгээ ер нь бол одоо монголчууд бид нэр өөрсдийгөө их тоодгүй тийм ээ. Тэгтэл монголчуудын бий болгосон хяналт сүлжээний хүрээнд тэдний эзэнт гүрний хяналтын дор байсан ямар их одоо өвлөө ойлгогдох, ямар их иргэншил, ямар их эдийн засаг, цэрэг айрам үйл явдлууд болж исэн байдгийг эндээс харж болно. Тэгэхээр монголчуудыг бид бол одоо хямд ойлгож боломгүй санагдаж байгаамаа үзэгчтэй. Нөгөө талаасаа бид нэр зөвхөн социализмын өвөнд байсан дорж буурайтсан тэр хэсгээрээ өөрийнхөө үндэснийг үнцнийг төсөөлөх гээд байдаг тэр байдлаасаа жаахан одоо харж үзмээр санагддаг юм аа. Ингээд энд оролцсон хоёр эрдэмтэндээ баярлалаа, Улзыбаатартаа баярлалаа. За үзэгчид та бүхэндээ ч баярлалаа. Олон зүүнийг дамжсан уламжлалт альс чанстын имчилгээг орчин үеийн технологитой холбоолон танд зориуллаа. Өөрийнхөө төлөө